Янз янзын насны амьдралын ингээ насны мөчлөл дээр, үеийн мөчлөл дээр явж явах үед биднэрт нэг янз янзын зөвлөгөө ярьдаг тийм 20 настай хүмүүс юм байгаа, 30 настай хүмүүс, 40 настай хүмүүс юм байгаарай гэдэг. Тэгээд би тиймэрхүү зөвлөгөөг сонсохоор нөгөө нэг жинхэнэ мэдэрч үтсэн мэдлэг тэгээд зүгээр ажилласан толгойн мэдлэг хоёрыг ялгах дээр өөртөө аюу итгэл муутай байдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр би өөрөө хэрвээ аливаа зүйлийг хийж үзээгүй бол өөрөө тэрний яг бодит үннийг биендээ буулгаж зүрхээрээ мэдрэмжээр мэдрээгүй бол би тэрийг мэдлэгт тооцдаггүй. Тэр нь заримдаа давуу тал нь юу юм гэхээр би юм ярьж байхдаа ихэвчлэн ярьж байгаа юм хийж үтсэн эсвэл тэрийг яг жинкнээс мэдэрч үтсэн зүйлээ та хэдтэй хуваалцаж байгаа. Нөгөө талаас сул тал нь юу юм гэхээр магадгүй би зарим нэг зүйл дээр надад хэлж болох үг дуршлаг байгаа ч гэсэн магадгүй би тэрийг хэлэхгүй хуваалцахгүй байх нь айгүй байдаг. Тэгээ тэр нь магадгүй зарим зүйл дээр өөртөө итгэлгүй байдлыг надад үүсгэж байгаа байх гэж байна. Гэхдээ ямар ч байсан өнөөдөр хэдүүлээ миний одоо мэдэрсэн буюу буцаагаад харангуут нөгөө 20 настай 30 настай үедээ юу хийж болох байсан тухай дээр өнөөдрийн подкастаа хуваалцъя гэж бодсон юм аа. Ярилцъя гэж бодсон юм аа. Тэгээд ер нь юм эхэлж явах үед ямар сэтгүүтэй, ямар хандлагатай, ямар горимор явбал урт хугацаанд бид нар тэр өөрийнхөө ямар ч зүйл дээр мэрэгжил, амьдрал, хобби зүйл дээр илүү их одоо хурдцтайгаар хураалтын одоо жимс ногоо хураах гэж ярьдаг те, тариагаа эхлүүлнэ, тарина. Тэгээд тэр нь ингээ жимс ногоо ургасны дараа хураалтын цаг үеэсээ илүү их өгөөж гаргаж авах уу гэдэг талаар өнөөдөр ярилцъя гэж бодлоо. Өнөөдөр ярихдаа одоо ингээд айгу гой зүйл нь би өмнө нь болохоор зөвхөн ботнигээ та хэдэд харуулж танилцуулж байсан бол өнөөдөр өнгөрсөн подкастаас саяхнаас эхлээд бот 2 гарчихсан болохоор хэдлээ бот 2-оор сурчилж эхэлж болж байна. Тэгээ Балер өдрөг номны бот 2 номын дэлгүүрүүдэд хаасаагүй гарсан байгаа. 1-2 дугаар бот ингээ гарсан. Би ингээ 2 ном гаргасан байгаа шүү. Өнөөдөр тэгвэл хэдлээ яг уламжилж ёсороо бот 2-ын 169 дэх хуудсан дээр байгаа энэ хуудсны мэдээллийг та бүхэнтэй хуваалцъя. За графикийн хувьд болохоор юу харуулж байна вэ гэхээр хийж эхлэхгүй хүлээсээр л байна уу гэж байна. Аливаа зүйлийг эхлүүлэхээс өмнө бид нэр яадгүй хийгээд явж байх үед яадгүй хийгээд дуусах үед ямар болдгоо гэх. Тэгээ ерөнхийдөө бид нар хийж эхлэхгүй үед аливаа зүйл дандаа том бүчгүй айгу хэцүү харагддаг. Хийгээд эхлэх үед явж байх үед юм арай их амархан болдог. Тэгээ энэ дэр нэг яригддаг зүйл чинь моментумын хүч гэж физикийн хуулиар ч гэсэн явагддаг зүйл байгаа. Нэг чиглэл рүү яваад эхлэнгуут эсэргүүцлийн хүч нь хамаагүй багасч эхэлдэг тухай ярьж байгаа. Тэгээд хийгээд дууссан үед ямар амархан юм бэ? Өнгөрсөн зүйлийг ухрааж харангуут. Энийг харуулсан юм график байна. За нөгөө талд нь болохоор та хэд мэдж байгаа энэ ном болохоор 100 өдрийн хөтөч буюу 100 өдөр та хэдэд зориулаад би өөрийнхөө 13 шиг амьдралын сэдвүүдээр үндэслээд хийж болох үйлдэлүүдийг тийм ээ. Тэгээд энэ үйлдэлүүдийг хийснээр яах гэдэг нь нөхлөөр эрүүл амьдралын хэм маягтай, өөртөө итгэлтэй, эрүүл харилцаатай ийм хүн л болохыг яаж байгаа. Тэгвэл тэрний өдөр 77 дээр ийм ярьсан байна. Өнөөдрийн сэдв сэтгэл зүйг докторгүй болгогч гадны хүчин зүйлсийг таних. Тэгээд би даалгавар өгсөн байгаа. Эхлээд би тайлбарыг бичсэн байгаа. Дээр нь тэгээд дараа нь даалгавар өгсөн байгаа. Даалгавар нь хэн таны 50 байдлыг алдагдуулж, тэнхээхт нь барж, гунигт автуулсан тухай сүүлийн 2-7 хоногийн хугацаагаа эргэцүүлж жагсаалт гаргаарай гэж. Би энэ ном дээр дандаа даалгавар өгөхөөрөө би дандаа сүүлийн 1-7 хоног, 2-7 хоног, сүүлийн 3 хоног ч юм уу. За сунаад сүүлийн 1 сарыг ярьж магадгүй. Яагаад гэдгийг вэ гэхээр хүний тарих өөртөө дандаа худлаа ярьдаг. Тийм болохоор сүүлийн 2-7 хоногийг ухаж хайх юм бол хамгийн зөв хариултууд илэрнэ. Гэхдээ тэд муу хүмүүс гэсэн үг биш. Сүүлд болсон хурал уулзалтын үеэр аль эсвэл бүр цаашлаа сошиал сувгаарч танд тэд нөлөөсөн байж болно. Би сошиал сувгуудаараа маш олон төрлийн мэдээлэл хүргэдэг.
Үүний нэг сул тал нь олон хүний өөрийн үзэл бодлоо надад тулгах, илэрхийлэх талбар бий болдог. Намайг тавгүй түлдэг зүйлсийн эхний жишээ бол троллууд буюу троллууд гэж нэрлэгддэг хүмүүсийн шүүмжлэл, дайралтууд, сэтгэл зүг маань унгааж стресслүүлдэг. Тэгэхээр хэдийгээр би сошиал медиадаар 10 жил одоо ингээд юм хийж байгаа ч гэсэн одоо ч гэсэн хин нэгэн хүн нь бодлогогүйгээр гарч ирээд өөрийнхөө уур уцаар өөрийнхөө дутагдaltaй талыг миний сошиал медиагийн тавьсан юмны доор тавих үед тэр нь буцаагаад надад нөлөөлдөг. Энэ өдөр 77 дээр би энэ жишээг олгоод ер нь яах гээд байна гэхээр таныг яг тэгж ингээд гаднаас ирээд нөлөөлдөг. Тэгээ ингээд энерги чинь унахчдаг, сөрөг болгочдөг, айц руу оруулцдаг, болгоомжлоор оруулцдаг, харамсал руу оруулцдаг, харьцуулт руу оруулцдаг тийм хүн хэн байдгүй гэдгийг илрүүлээч гэж. Ямар үйлдэлүүд магадгүй тийдэг вэ? Тэгчих юм бол бид нар яах вэ гэхээр айц гэж юм, аюултай гэдэг юм, энэ гэдгийг мэдчих юм бол урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг хийж болно. Хэрвээ тэрийг танихгүй, хэрвээ тэрийг мэдхгүй байх юм бол тэгээл тэр нэг эдийн юмнууд амьдралд орж ирэл байнга бид нарыг өвтгж байдаг, хэцүүдүүлж байдаг, зовоож байдаг. Тэгээд өдрийн турш бид нар тэр нэг ийм anxiety буюу тэр нэг сөрөг шуугантайгаар өдрийн турш явдаг гэсэн. Тэгэхээр тэрийг таниачаа гэдэг даалгаврыг өдөр 77 дээр номныхоо 100 өдрийн нэг өдөрт нь таад төгсөн байна. За өнөөдрийн сэдв рүүгээ оръё. Өнөөдрийн сэдвээр би нэг ярмаар байгаа зүйл нь энэ байна. Миний нэг үзэх Netflix дээр үзэх дуртай нэвтрүүлгүүдийн нэг нь төрөл нь юу байдг вэ гэхээр дандаа тамирчдынх эсвэл одоо мастер хүмүүсийн тухай зүйлүүдийг үзэх дуртай байдаг. Юмаа мастерлсан хүний явц, арга зам, түүхийн судлах айгүй дуртай байдаг. Яагаад гэвэл яг түрүү чи хэлж байгаа шиг энэ мэдрэгдсэн, батлагдсан мэдлэгээ хуваалцаж байгаа асуудал ярьж байгаа. Тэгээ бас хоёрт нь би юу таалагддаг вэ гэхээр олон төрлийн хүмүүсийн мастерлах явцыг харангууд хүн болгон өөр арга барилтай, өөр зан чанартай, янз янзын түүх, өөр үзэл бодолтой, өөр их сурвалжуудаа зарим нь айгүй амжилттай, мөнгөтэй байжгаад тэр боломжуудыг өөртөө бий болгож чадсан, зарим нь өсөглөн байж байгаа тэрийг өөртөө очиж хөөцөлдөж тэр нөхцөлийг өөртөө бий болгосон, зарим нь төрөлхийн тим гэр бүл төссөн. Тэгээ одоо би энэ жишээнүүд дотор бүх төрлийн спортын тийм F1-ийн нэвтрүүлгийг үзэж байна. Тэдний одоо тэр жолооч нар ямар тийм дэлхийн 24 хүний нэг нь яаж болж чаддгийг, тенсийг үзсэн, гольфыг үзсэн, саксон бөмбөгийнхийг үзсэн. Энэ болгоноос би юу хайгаад байна вэ гэхээр яг л өнөөдөр энэ нэг амжилтын нөгөөд магадгүй яг л тэгэл хүний л адил тийм ээ. Амжилтын одоо энэ амжилтанд хүрсэн хүний үйл явцаас түүхээс нь бид нэр юу сурж болох вэ? Бид нэр юу ажиглаж болох вэ? Тэгээд мэдээж тэрийг үзэж ажилласнараа би яах гээд байна вэ гэхээр өөртөө тохирсон томьёолыг би болгох гээд байгаа тийм ээ. Энэ нь надад тохирох юм, энэ надад тохирохгүй юм байна. Ерөнхийдөө ийм ажилтнууд. Тэгээд энэ дотроос нэг хамгийн дээрүүд одоо яг Netflix эдгээр нэвтрүүлгүүдийг хийж эхэлж байхынхаа өмнө хамгийн эхэлж гаргасан мундаг нэвтрүүлэг нь Chef's Table гэдэг нэвтрүүлэг байдаг байсан. Тэр нь юу вэ гэхээр тогоочдын тухай. Тэрэн дотор дэлхийн шилдэг тогооч нар, дэлхийн дандаа номер 10 ч ихсэн ресторануудыг, дэлхийд даяар байдаг ресторануудыг очиж судлаад яаж эднэр энэ дэлхийн шилдэг гэдэг энэ ранкт орох. Тийм ээ, яг л тамирчин шиг дэлхийн шилдэг номер 1 гольфын тоглогч гэдэг шиг. Тэр хүмүүс яаж тэнцээ орсон тухай түүхийг нь хуваалцаж, онцлогийг нь хуваалцаа яаж тэд нар тийм болсон тухай ярьдаг. Тэгэд энэ тогооч гэдэг энэ мэрэгчлийг ингээд аваад үзэнгууд аюу сонирхолтой нь хүн болгоны өмнө нүдэнд харагддаг бидний амьдралд салшгүй нэг хэсэг хоол хүнстэй холбоотой зүйл байдаг. Тэгээд маш олон тогооч нар байдаг. Сайн тогооч нар, муу тогооч нар, дундаж тогооч нар байдаг. Тэгээд тэрэн дотроос топ тогооч нар гэж байна. Anthony Bourdain гэдэг одоо энэ мундаг нэвтрүүлэгч байсан хүн ч гэсэн миний аюу биширдэг хүмүүсийн нэг байгаад байгаа. Тэгвэл энэ хүмүүсийн түүхийг, энэ тогооч нарын түүхийг харвал юу анзаарэгддэг вэ гэхээр шилдэг тогооч нар нь дандаа бүгдээрээ ихэвчлэн 90% нь Францад классик тогоочийнхоо суурь мэдлэгийг авч тэнцээ айгүй олон жил apprentice буюу дадлаг хийж, яг шилдэг тогооч нарын доор дадлаг хийж мэдлэгийг цуглуулж ингэж өөрийнхөө суурь тренинг буюу суурь мэдлэг чадвараа суулгасан байдаг. Тэдний баг хинэнч тэр замналыг алгасаагүй байдаг. Би squash-ийн Монгол улсын авраг, тэгээд энэгээр би олон тэмцээнд орж байсан.
Тэгээ тэнцэнэс ч гэсэн би юу хэлж чадах вэ гэхээр би өнөөдөр тийм тодорхой төвшөндөө тоглоод тэр ранкнда хүрэхийн тулд би суур зүйлүүдийг маш олон жил тоглож одоо би 10 хэдэн жилийн шиг хөрөнгө оруулалт хийчихсэн байна. Тэгжвэж би өөрийнхөө зүйлийг бий болгосон. Спорт дээр ч адилхан, тоглогч нар дээр ч адилхан, ер нь юмны дэлхий дээрх өөр арга барилыг нэвтрүүлж авчирж байгаа шин зүйлийг үүсгэж буй тамирчин, бизнесийн хүн, боловсролын хүн ямар ч хүмүүс яадгүй гэхээр эхлээд тэр бий болсон дид бүтцээ мастерлж сурдаг байдаг. Тоглогч нарын хувьд будаа гэдэг тэр старч буюу тэр зүйлийг тэрийг ямар төрлөөр ямар градуст яаж боловсруулах юм бол бид нэр тэр будаанаас биед хэрэгтэй хамгийн том өгөөжийг авч болох уу? Яаж аманд зөв хазагддаг байх уу? Хэмжээ нь хатуу байдал нь яаж амтыг нь зөвөр гаргаж ирэх үү гэдгийг судалж мэдсэний дараа тэд нар будаагаар тоглолт хийж эхэлнэ. Будааг янз янзын өөр зүйлд ашиглаж эхэлнэ. Өөр амтлагааг оролдож үзнэ. Яагаад өнөөдөр Япон гэдэг улс тэр умами гэдэг зүйлийг 3 төрлийн тэр их сурвалжаас гаргаж хоол хүнсэнтэй нэвтрүүлж Японы онцлог хоол хүнсийг гаргасан гэхийн тулд эхлээд тэд нар бүх суур зүйлээ мастерлсныхаа дараа энэ байна. Энэ үнэн энэ томьёо гарч ирээд шүү дээ. Тэрний юу юм гэхээр мастер болохын тулд эхлээд суур мэдлэгээ бүгдийг нь эгогүйгээр шав болж олон жил сураад бүх үндсэн зүйлийг нь ойлгоод авчих. Тэгсний дараа хүссэн үсээгүй танд тэр хуучин нөхцөл байдлыг өөрчлөх, эвдэх, сайжруулах арга барил чинь чинкнээсээ дотор чинь гарч ирнэ. Тэрнээсээ гадна та ямар ч өөрчлөлтийн үед хуучин арга барил, шинэ арга барилын хооронд тэмцэл гардаг. Тэр тэмцэлд бас амжилттай гарахын тулд та хуучин арга барилыг мастерлна, хүндлэн гэдэг чинь тэр тэмцлийн тэр хоорондын цэгийг бас багасгаж байгаа асуудал ирж байна. Би өнөөдөр сквашийнхаа суур зүйлүүдийг сайн хийдэг болохоор шин сонио хачин хөдөлгөөн хийх юм бол бусад тамирчид наваа хүндлэн яадлын миний суурьгаа хүндэлж байгаа өнгөрсөн байдлыг мастерсан байдлаа харуулж тоогооч нар яг адилхан спортын бүх тамирчид яг адилхан. За тэгвэл энэ чинь сухраагаад би өнөөдөр энэ подкастаас залуучуудаа хэлмээр байгаа зүйл нь энэ байна. Альва зүйлийг эхлэхэд дандаа хүндэтгэлтэйгээр humble байдлаар буюу эгогүйгээр хандаж сурах хэрэгтэй. Бид нар бүгдээрээ нойлоос эхэлтгийг битгий мартаарай. Ингэж сэтгэл зүйн тайвшрал хөрөнгө оруулалтын хүлээлттэй өөртөө бий болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл би шинэ хобби, шинэ зүйл рүү оръё гэж байгаа бол тийм ээ. Жишээ нь би одоо энэ 2 дахь номоо бичиж дуусглаа. Эхлээд би ном бичих, үг холбоосыг бий болгох, зохиолын бүтцийг бий болгох, ном гэж ямар юм байдгийг бүгдийг эхлээд би сурах хэрэгтэй байсан. Тэгээ миний сурсан арга нь маш их хэмжээний ном уншиж, зохиолчдын ном бичдэг хүмүүсийн арга барилыг судалж, тэдний ном бичсэн түүхүүдийг нь одоо чинь миний айгу хүндэлдэг зохиолч нарын нэг Seth Godin одоо энэ олон тоогоор түүхийг их сурвалжаас аваад гаргаж чаддаг энэ арга. Энийг сурж би олон жил болсны дараа энэ хоёр ном хоёрлаа ингээд саяхан ойрхон гарч байгаа боловч яг үндэ хоёулынгийнх нь хөдөлмөр нь хардаа 5 жил сүүлийн 5-6 жилийн хөдөлмөр орсон ийм хоёр ном гарч байгаа. Хэдийгээр ингээд сүулт гарч байгаа боловч тэр чинь өмнөх ажлууд нь айгүй удаан хуримтлагдсан байжгаад одоо л ном болж. Тэгжвэж би өнөөдөр би өөрийн гэсэн номыг гаргах чадвартай болж байгаа. Тэгээ энэ нэг төвчээртэй энэ нэг одоо чинь энийг одоо алсын хараа гэж ярих уу? Гэхдээ тийм амар сүртэй алсын хараа биш байхгүй уул нь бол тэ нэг ямар ч зүйлийг хэрвээ үнэхээр одоо би бол итгэдэг зүйл нь юу гэхээр хэрвээ ингээд бүр нарийнда ярих юм бол ямар ч сэдвийн хүрээнд хүн 500 ном уншчих юм бол заяа. Ямар ч сэдвийн хүрээнд хүн өнөөдөр нэг 4-5 жил тууштай, өндөр чанартай давталт буюу хөрөнгө оруулалтыг хийчих юм бол ихэнх хүмүүс энэ дэлхий дээр тухайн сэдвийнхаа мастер болох өндөр магадaltaй гэдэгт би бол аюу итгэдэг болчихсон байна. Тэгэхээр хэрвээ бид нэр тэгж харж чадвал би 5-5-4 гэж зохиоч л да 500 ном 5 жил маш ингэ
Би ер нь айгүй өндөр магадaltaйгаар хинч ямар ч сэдвийн хүрээнд тэгж чадах юм бол тэр хүн дэлхий дээр тэр сэдвийн дагуу хамгийн өндөр мэдлэгтэй цөөхөн шилдэг 10% нь нэг болно гэдэгт би бүр 5% нь 5 5% нь нэг болно гэдэгт би бол өндөр магадaltaй хэлж чадна. Өнөөдөр ямар ч сэдв AI, deep tech, өөр одоо юу ярмаар bioscience ярьж болно. Нийтлэг бүр нарийн сэдв рүү ч гэсэн орё л доо. Тэгсэн ч гэсэн тэгж болно гэдэг л. За тэгвэл окей ойлголоо. Итгэж гэнэ итгэхгүй нү гэдэг дээр надаа магадгүй миний асуулт гарч ирнэ. Ингэж хэлэнгуй та хэдэд эргэлзээ гарч иж гэнэ үү? Болно гэж бодож гэнэ юу гэж бодож гэнэ коммент сектанд бичээрэй. Би үнэхээр яг мэдмээр энэ хүнд тийм итгэл гарч иж гэнэ. Би бол одоо түрүү чи ярьсан хүмүүсийг ажиглаж байгаа, хүмүүсийг юм хийж байгаа байдлыг хараад өөрийнхөө өөр дээр дуршиж үсэн байдлуудаа хараад энэ дүрмүүд дээр 100% итгэж байгаа. За тэгээд тэгэхээр залуучууд хэлмээр байгаа. Хүлээлттэй зөв байлга. Өөрийнхөө тэр нэг хөрөнгө оруулах гэж байгаа юм а зөв сонгосныхоо дараа багштай бол маш яралтай багштай бол англи хэл сурыг багштайгаар ихэл. Дугуун сурыг багштайгаар ихэл. Ном зохиож эхлэе багштайгаар ихэл. Гэхдээ арда би багш гэж ярихаар бас битгий юм нэг уламжлалт багшийн дүр төрхийг болон арга байдлыг бодоорой. Багштай бол гэдэг нь өнөөдөр танд тэрийг хийж үтсэн хин нэгэн хүнтэй очиж уулзаж үз. Тэр нэг ихний арга барилаа тогтоох хэр хугацааг яаж тогтох вэ? Аль номыг унших вэ гэх мэт тэр мэдлгүүдийг зөв багштайгаа холбочих юм бол 10 цаг зарцуулахын оронд та 2 цагийг зарцуулна. Яа гэвэл тэр хүмүүс таны зам товчлох аргыг гэхээр би нөгөө 10 жилийг 5 жил болгож байгаа болохоос би 10 жилийг 1 жил болгож байгаа асуудал биш шүү. Тэгвэл өшөө өндөр оновчтой зүйлүүдийг хийх боломж байгаа болохоор тэгэхээр багштай бол дөрмөдөө дахиад автыг нэгт нь хүлээлттэй зөв болго. Сэдвээ зөв сонго. Хоёрт нь багштай бол гуравт нь тууштайгаар суур мэдлгүүдээ өөртөө мастерлал. Өгүүлбэр бичиж сурах. Зохиолын бүтэц гаргаж сурах. Тууштайгаар хөдөлмөрлөж өдөр болгон тэдэн минутыг номоо бичих ажил руу зарцуулж сурах. Өөр одоо ямар суур мэдлгүүд байна тийм ээ. Одоо зохиолын архитектууд гэж ярьдаг. Архетипуудыг өөрөө судал гих мэтэр тоогооч байна. Будааг жигэнд сур. Чанд сур. Шарж сур. Би зохиож ярьж байна. Гэхдээ тэр болгоны хийснийхаа дараа одоо та будааг өөрөөр хүмүүсийн харж байгаагүй байдлаар боловсруулж болох уу? Өөрөө зохиож үзтээ. Хөрөхгүйгээр induction байдлаар будааг халуун зөвхөн агаараар чанах арга би зохиож байна. Тэгтээ магадгүй тэрний хариуд будааг бид нар шал өөрөөр ашигладаг аргыг хин нэгэн зохиогоод тэрнээр үндэслээд аюу онцгой тоогоочин өөр хоолыг бүтээж болно гих мэтэр саныг нь ойлгож авах гэж найж байна. Ингиж хэрвээ явах юм бол юмд мастерлж болно. Тэг бүр эцэст нь ярангуут окей мастерлах заастарлах энэ юу нэгэд мэдлийг нэг юм мундаг болж яах гэсэн бэ? Үн цэн гэдэг зүйлийг бид нар амьдралд үүсгэхийг хүсэж байгаа. Бид нар буцаад тэр үн цэнийг үүсгэж гутаа бид нар юу хүсэж байгаа вэ гэхээр эхлээд нөгөө хэрэгцээнүүдэд хангахыг хүсэж байгаа. Эхлээд аюулгүй орчинд амьдардаг, хоол хүнстэй, гоё бол. Тэгснийхаа дараа бүр бүгдээр нэг юм амлчээ. Гиз чин цатгалан болоод төв мэдрэлийн систем чинь аюулгүй орчинд амьдарч байна гэдэг таньдаг болчоод явсны дараа хүн болгон дараа нь юу хүсэх вэ гэхээр бусдад үнц нь өөрийгөө очин олчаад дараа нь бусдад туслахыг хүсдэг. Хүндлэгдэхийг хүснэ. Нэрээ мөнхжүүлэх, сүнсэн биеэ мөнхжүүлэх ажил руу орно. Тэр нөгөө хөшөө байруулдаг, мундаг гавья байгуулах ажлууд гарч ирнэ. Энэ болгоны бүгдээр хүний мөн чанаруудын нэг байдаг болохоор энэ болгоно бүгдээр ордгийг шүү. Юм хийдэг нь хамаагүй бүгдээр тэрийг хүсдэг юм. Миний нэг анзаараад байгаа юм алдаа хаана гардыг ихлээр хүмүүс суур хэрэгцээгээ хангаагүй байжгаад дараачийн юм өсчихээрээ тэнцээ тэмцэл гарч ирээд тэгээд одоо энэ чи яадгүй гэхээр хэдийгээр одоо юу гэдэг олон нийтэд танигдсан ч гэсэн суур хүн нь бэлэн болоогүй байсан болохоор одоо тэнцээ үг үйлдэлийн ялгаа гарч ирээд худлаа юм ярих, худлаагаар өөрийгөө тодорхойлох, худлаа хандлтыг өгөх энэ төр асуудал гарч ирэн дотоод тэмцэл гарч. Тэгэхээр эхлээ бид нэр ингэж юмыг мастерлснараа юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр үнцийн үүсгэлтийн процессыг тэр хүний ертөнцийн тэр хамгийн зөвөр үннээр хийх боломжтой гарч.
үнэхээр хүндлэгдсэн нийгэмд хэрэгтэй. Хинээс ч үл хамааран өөрөө бодит баялагийг үүсгэх чадвартай. Өөрийн амьдралаа өөрөө удирддаг. Ёс зүй, ёс суртахуунаараа наймалцаагүй. Тим амьдралын бий болгосон тим хүн болёо гэвэл бусдад нөлөө бас, бусдад нэмэр бас. Тэхийн тулд бид нар аливаа сэдвийн мастер болж сурах хэрэгтэй. Сэдв нь яг үүндээ бүр хамаагүй шүү. Дэлхийн ертөнцийн хүний амьдралын нэг гой зүйл чинь биднэрт сая сэдв байна. Бид нар байсан тогооч бол, зохиолч бол, тамирчин бол, инженер бол, нэг айгуугай дараачийн павер банкийг үүсгэх хүн болж байгаа. Зүгээр лаа гэдэг зүйлийг шинээр үүсгэж болох уу? Яагаад өнөөдөр тийм ээ хизээч дуустгүй, агаарт хоргүй, эсвэл одоо энэ нэг юм жирийн лаан 10 цаг болж иж шатаж дуустдаг бол энийг 100 цаг болж иж дуусгадаг лаа зохиочвол тэгээ тэр нь нийгэм байгальд хоргүй гэх юм бол тэр хүн бол танигдана. Тэгэхээр бидний сонголт маш их байгааг л энэ нөөрэ баялаг, энэ нөөрэ айгуугаа, энэ тэр хайгуулын зугаа цингэн тэр хайгуулгыг өөртөө тохирсон зүйлийг тань гэдэг бол айгуугаа. Яг энийг л ингэж хайж олчвол тэгээд арга зам нь миний одоогоор ойлгож байгаагаар тийм юм болов гэж болгож. Сэдвээ сонго, суурим дээр хөрөнгө оруулалт хий, багштай бол тэгээ зогсохгүй өөрийгөө хөгжүүл, тийм ээ. Нөгөө нэг 10,000 цагийн хөрөнгө оруулалт нөгөө мастерлахад яригддаг Гэл Гейтсээс ахгүйла Сет Годны интернет дамжуулаа бүх хүмүүсийн ярьдаг тэр нэг 10,000 цаг гэдэг чинь энийг л яриад байгаа. Энийг бид нэр зөвөр ойлгоод тэг хүлээлттэй. Энэ дээр гардаг залуучуудад минь дандаа хэлдэг ганцхан алдаа нь яардаг. Тэгээ төвчээртэй байж чаддгүйгээс гол. Гэхдээ харамсалтай нь яадгүй гэхээр замд овчлох гэж дайрж байгаа юм дээр бид нар цаг үрчдэг шүү буцаагаад. Зөв замаараа хийгээ 2хан цаг хийчээд зөв мэдлэгийнхаа суурийг тавьчих юм дээр буруу явж яарч давхад яг үндэ 8 цаг 10 цагийг үрчдэг. Тэгээд бид нар яагаад амжилт орж ирэхгүй вэ? Яагаад үр дүн гарахгүй вэ гэдэгт нь харамсаад шантраад тэгээ яг хөө тэрийг хайдаг байгаад байгаа шүү. За өнөөдрийн сэдв энэ байна. Аливаа зүйлийн мастер болъё гэвэл нэг үнцэн идэ алхмууд байгаад байх шиг байна. Энийг хийгээрэй. Тэгээ залуучууд гэж ярьж байгаа нь би хэдийгээр одоо ингээд 20 настай үедээ энэ төр гэж ярьж байгаа боловч би ч гэсэн одоо энэ гормыг яг л тэр чигээр нь хэрэгжүүлж байгаа. Би одоо дараачихаа хэлсэн 24 онд би өөрийгөө өөрөөр тодорхойлох жил болж байгаа. Тэгээ би айгүй олон зүйлийг шинээр хийж эхлэж байна. Тэгээ энэ дотроо миний хандлага яг л энэ. Тэгээ би эдгээр одоо ингээд энэ жилдөгч хурж байгаа ч гэсэн надад дахиад 30-40 чанартай амьдралын дахиад миний сая энэ амьдралыг дахиад нэг бүтнээр амьдрах боломж доор хаяж байгаа болохоор доор хаяж магадгүй 2 амьдрах боломж байгаа. Тийм болохоор надад маш их хугацаа байна. Би дахиад цоошин сэдв рүү ороод дахиад 10 жилийг зарцуулсны хариуд би тэрнийхээ хариуд шал өөр амьдралын хэм маягийг шал өөр мастерлсан сэдвтэй хүн болно гэдэг бол надад айгүй сонирхолтой тэгээ надад хангалттай цаг байгаа юм шиг надад бол санагдаж байна. Тэгэхээр нас бас яг тийм амар сүртэй хамаатай биш шүү гэдгийг хэлмээр. За өнөөдрийн подкаст дуусгая. Сэдв таалагдсан уу? Та хэд юу гэж бодож байна? Коммент санал бодлоо хэлээрэй. Тэгээд л дараагийн видеогоор уулзцгаая. Балер өдрөг байцгаарай. Баярлалаа.